Тэгээ Солонгост ажил хийгээд фитнес хийгээд тэмцээнд орох боломжтой юм уугүй юу гэдгийг үзэхээр 3 сарын хугацаанд өөрийгөө бэлтлээ. Өөрийнхөө хөдөлмөрийг шалгуулахад төр ирсэн байна. Тэр маргааш шүү болох нь харцгаая. За миний хувьд олон жил фитнес хэрэгжүүллээ. Яг Солонгост ирээд 3 жилийн хугацаанд бол ерөнхийдөө тасралтгүй явсан. Цаг зав мөнгө санхүүгээ зарцуулаад явж байгаагаас хойш тэмцээнд ороод үзье гэсэн бодлыг 6 сар тавьж эхлээд тэмцээний бэлтгэлд орсон байгаа. Солонгос тогтмол фитнесээр хичээлэх нь хүртэл хэцүү байдаг шүү дээ. Хөвчлэн биений хүчний ажил хийдэг болохоор оройн дахиад төмөр өргөнөдөө. Ер нь маш хэцүү байдаг. Харин тэмцээний бэлтгэл бол арай өөр төрлийнх байд юм билээ. Өдөр болгоны бэлтгэлийн хоолоо асан, нойроо асан хажуугаар нь ажиллахгүй болохгүй төсвөр төвчээрийн үндсэн дээр давж гарах зүйлээ. Тэгээ нэгэнт зориод эхэлсэн учраас ямар ч гэсэн ард нь гарандаа гэж бодоод ажиллаа хийгээд өдөр болгоны бэлтгэл хийгээд даваад гарч чадсан. Анхны тэмцээн байсан. Тэгээ маш амжилттай оролцсон гэж бодож байгаа. Тэгээ анзаараад байхад бид нэр хөвчлэн ямар нэгэн зүйлийг оролдож үзээгүй байж чадахгүй гэсэн бодол толгойд төрүүлж орж ирдэг болохоор тэр зүйлийг хийхгүй хэрэгтэй болоо гэж бодсон. Хоёрын санаа бие махбод ямар их потенциалтай, ямар их боломжтой гэдгийг бид нар өөрсдөө ч тэрийг бүрэнгүүц таньж мдэггүй болохоор зарим зүйлүүдийг алддсан юм шиг санагдсан. Оролдоод үзэхэд хууштай байхад хүссэн бүх зүйлдээ хүрэх боломжтой. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Энэ хүртэл үзсэнд баярлалаа.